Монгол улсын их хурлаас 2017 оны 6 сарын 26-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуулийн товыг зарласан байгаа. Тэгээд сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн 10-р тогтоолоор Төв аймгийн сонгуулийн хороог эмхлэн байгуулсан байгаа. Манай аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ингэж байгуулагдаж 4-р сарын 15-ны өдөр бид нэр анхны хурлаа хийлээ. Анхны хурлаараа сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваар, за тэгээд сонгуулийн хуулийн цаглбарт заасны дагуу сумдын сонгуулийн хороог байгуулсан. Манай аймаг бол засаг захиргааны нэгжийн хувьд одоо 27 сумтай хамгийн том аймаг байгаа. Бид нэр 27 сумаа бол 5 хүний бүрэлдэхүүнтэй сумын сонгуулийн хороог байгуулсан. За аймгийн төвийн сум буюу 100 мод хотыг бол 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгуулийн хороогийн тус ингэж байгуулад тэгээ ажил үүрэгтэй бол ингээд орж эхлээд байна. Тэгээд энэ ирж буй ерөнхийлөгчийн сонгуулийг хууль заасан хүрээнд нь за цаг хугацааны цаглбарт заасан хэмжээнд нь ямар нэгэн одоо алдаа матаггүйгээр ингэж зохион байгуулахын төлөө аймгийн сонгуулийн хороо бол үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. За аймгийн засаг даргын тамгын газар дээр өнөөдрөөс бид нэр сонгуулийн хорооны байраа ингээд байгуулсан. За нарийн бичгийн дарга бол сонгуулийн хууль заасны дагуу цалинтай чөлөө буюу өөрийнхөө үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд өнөөдрөөс ингээд аймгийн засаг даргын тамгын газар дээр байрлах сонгуулийн хорооны одоо штаб байранда бол байнгын ажилланаа.